За Domch brand-ийн care загвар маань шинэ загварлыг хэлсэн. Тэр нь болохоор Air гэдэг нэртэй. За энэ нь болохоор өмнөх загвараас ямар ялгаатай вэ гэхээр хэмжээний хувьд бол хамаагүй жижигхэн болсон. За Osor-ны хувьд бас өөр болсон. За өмнөх цагны маань Osor бол ингээд их бий рүүгээ ордог, авахгддаг Osor-тай байсан бол энэ цагны маань Osor дэр нь Osor-тойгоо хамт ингээд байж болсон. За онгойлгохын хувьд бол одоо цагаан онгойлгох хувьд бас одоо зөв шууд ингээд татаад онгойлгох чинь. Тэгээ хэмжээний солихтой болохоор энийг ингээд татлаа жижигсэж томсгох гэж болно. За ингээд гойж их чинь. За энэ бол ингээд бас ингээд авахгдаж болно. Энэ авахтар юу харагдах вэ гэхээр ингээд за энэ дотор талд маань ингээд хэмжээний одоо тоонод байгаа. Тэгээ өөрийнхөө ингээд хэмжээг мэдчихнэ гэсэн үг. За тэгээ буцаад энэ ингээд хийлэгдэх Osor хийчнэ. За тэгээ ингээд нэг ингээд өөрийгөө хэмжээг мэдсэн байхад зүүж тайлхад бол маш амархан ингээд зүүж чинь тайлхад ингээд авчнаа. За өөр юу өөрчлөгдсөн бэ гэхээр хоёр төвшөр нь хоёулаа ажилладаг байсан. Өмнөх цагны маань зүрхний сахиламжлалыг үздэг төвшөр маань дарагддаг байсан. За энэ одоо зүрхний сахиламжлалыг хийдэг төвшөрөн дээр дарангууд шууд даралт үздэг зэс рүүгээ орно. За энэ одоо иргэдэг төвшөр ингээд эргүүлэнгүүд дэлгэсний маань одоо өөрт байгаа загварууд гарч ирнэ. За та аппликейшн суулгаад өөрийн хүссэн дэлгэсний загваруудаа сонгох боломжтой. За энэ дээр дарангууд меню рүү ордог. За Domch Care Air загвар маань цаг ирж байгаа Osor-тойгоо хийлэгддэг дэртэйгээ. Тэгээд Монгол заавар тэгээд цэнэглэгчтэй гэж. За Монгол заавар дотор маань QR код байгаа. За энэ QR кодыг утасныхаа камераар уншуулад камераар ингээд уншуулангууд линк гарч ирж байгаа. За энэ дээр ингэж линкээр дараад за ингээд iPhone бол App Store, Android бол Google Play руу ороод шууд татах боломжтой. За ингээд аппликейшн маань ингээд татагдсан. Helper гэдэг аппликейшн байгаа. Helper гэдэг аппликейшн одоо бүгд хамтдаа тохиргоог нийцгээе. За энийг хамгийн дээдлийн All in Once гэдэг дээр нь дарлаа. Бүх эрхийн нэр нь хүчүүл зүгээр. Одоо энэ мэдээлэл ирэх энэ төргээд. За энэ дээр заавал одоо өөрийн гэсэн хаяг нэг шаардлагагүй. Энийг дарлаа. No account login гэдэг л орлоо. За одоо та эрэгтэй эмэгтэй гэдэг өөрийнхөө насыг хийчин. За насыг хийнгүүт ер нь бол илүү оновчтой наривчлалтай мэдээлэлүүд өгөн. За энэ дээр өндөр жингээ чинь. За арьсны өнгөө ингээ хийж чинь. За одоо ингээд iPhone барьдаг бол ийм сонголт гарч ирж байгаа. За энийг ингээд turn on аа гэдэг. Энийг сонгочноо. За ингээд home page нь бол ингэж харагдаж байгаа. За цагаа яаж холбох вэ гэхээр шууд энэ баруун дээр нь байгаа цагны зурган дээр дарлаа. За Domch Air гэдгийг сонголоо. За ингээд шууд мэдээлэл маань одоо цагны мэдээлэл маань хологдчихно. За энэ хоёр холбогдсны дараа цагн дээрх одоо цаг өдрүүд маань гарчна гэсэн. За home page дээр юу харагдах вэ гэхээр одоо таны өдөрт алхаж байгаа алхалтын тоо, шатааж байгаа калорийн тоо гарч ирнэ. За зүрхний цахилгаан бичлэг, нойрны чанар, зүрхний пульс, даралт, цусан дах хүчил төрөгчийн хэмжээ, биеийн температур. За энэ Air загвар дээр бол HRV гэдэг функц гарч ирж байгаа. За энэ хоёр дахь нь бол спортын функц. Та ингээд өөрийнхөө спорт хийх үедээ аль нэгийг сонгоод энэ дээр дараад эхэлчих болно. За энэ care гэдэг функц нь яадаг вэ гэхээр таны ойр дотны чинь хүн таны одоо энэ мэдээллүүдийг авах хэрэгтэй бол та урьж болно. За урьжтай болохоор шууд энэ дээр одоо скан гээд урьчиж болно. За энэ mind руу оронгуудаа та Domch одоо ингээд энэ дээр дараад хамгийн ихнийх дээр нь face market гэдэг байгаа. Энэ дээр дарангууд та ингээд хүссэн дэлгэцнийхаа загваруудыг сонгох боломжтой. За энэ health settings руу ороод за энэ дээр юу харагдах вэ гэхээр за 60 минут тутам одоо цагчин автоматар эрүүл мэндийн одоо үзүүлэлтүүдийг хянж авах уу гэдэг функц байгаа. За энийг бол ингээд 30 минут 60 минут гэдэг өөрийн хүснээрээ тавьчих болно. За энэ бол ингээд өдрийн алхалт ингээд 10,000 алхалт хийх гэдэг зорилго тавьсан байна. За өдрийн 8 цаг унтах гэдэг зорилго тавьсан байна. За энийг ингээд хасаачих юм бол 120-80-аас илүү даралтчин өсөхөд анхаарал өгнө гэсэн үг. За температур warning гэдэг нь болохоор биеийн дулаан одоо хідээс дээшлүүл тань анхаарал өгөх вэ. За heart rate warning гэдэг нь биеийн одоо зүрхний хэм хідээс дээшлүүл тань анхаарал өгөх вэ. За эднийг та өөрийн биеийнхээ онцлогт харуулад тоог нь өөрчлөх боломжтой. За энэ sedentary remind гэдэг нь болохоор за ингээд суудаг хүмүүс, ажилдаг хүмүүс за 30 минут болгоо надад ингээд босоод алхаарай гэж сануулаарай гэдэг тохиргоо байгаа. За энэ health settings-ийг бол ингээд бүгдийг насаагаад өөрийнхөө одоо тоог нь ингээд хийж болно. За буцаж гараад за health assistant function гэдэг. За бидний энэ одоо Domch Care цаг маань зүрхний цусан дах сахар, цусан дах өвт бас мөн шээсний хүчил гурыг хиймэл оюуханаар таамаглана гэж үздэг. За тэгэхээр яаж үзэх вэ гэхээр энэ гурван ингээд асаачна гэсэн. За энэ анхааруулга нь юу вэ гэхээр за энэ бол ингээд хиймэл оюуханаар таамаглаж байгаа шүү. Энэ бодит одоо үр дүн биш шүү гэдэг анхааруулга гарч ирж байгаа. За энийг асаачна. За тэгээ ингээд асаачингууд энэ дээр одоо цусан дах сахар, шээсний хүчил, цусан дах өвт таснууд нь гараад ирнэ. За ер нь аппликейшн дээр хийх тохиргоонууд бол ингээд болчихж байгаамаа. За меню рүүгээ ороод хамгийн ихнийх нь болохоор дасгал хөдөлгөөний гормод байгаа. Дасгал хөдөлгөөний гормодоо ингээд идэвхжүүлээд хийж болно. За ингээд дасгал хөдөлгөөний идэвхжүүлмээр таны зүрхний хэм, шатааж байгаа калори, за хэр хол километр гүйж байгаа, хэд талхаж байгаа, хэд гүйж байгаа гэд явчих болно. Тэгээ буцаагаад ингээд болчих болно. За хоёр дахь нь гэх юм бол хийсэн дасгал хөдөлгөөний чинь түүхэд гараад ирнэ. За гурав дахь нь бол хамгийн чухал болох одоо манай даралтаа үзэх функц байгаа. За даралтаа үзэх функц нь хоёр функцтэй байгаа. Нэг нь болохоор accurate measurement буюу одоо нөгөө хийлэгдэг дэр маань хийлэгдээд наривчлалтаа үзэх
Энэ болохоор ихнийх нь байгаа. За хоёр дахь нь болохоор quick measurement буюу за одоо яг нөгөө нэг хийлэгддэг дээрээ ашиглаад зөв гарын байрлуулад үзэх боломжгүй үедээ хоёр дахь нь үзнэ. Хоёр дахь нь болохоор гэрлээр шууд үзчихэн гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө наривчлал үзмээр байвал ихэвчлэн бол ихний сонголтыг сонгох хэрэгтэй. За дөрөвт нь бол heart rate буюу зүрхний одоо хэм байгаа, пульс байгаа. За зүрхний пульсыг бол үзэхдээ болохоор ерөөсөө юу ч хийх шаардлагагүй зүгээр ингээ хүлээж хахад тоон гараад ирнэ. За тавтаа нь болохоор зүрхний захиламжлал байна. Зүрхний захиламжлал хийхэд бол энэ доотлихын товчлорон дээр хурууныхаа үнэлгийг зөөлхөн тавихад зүрхний захиламжлал маань автоматар хийгдэнэ. За зүрхний захиламжлал автоматар хийгдээд одоо энэ маань 30-40 секундын дараа дуусах болно. Дуусны дараа цаган дээр мэдээлэл гарахгүй аппликейшн дээр орж мэдээлэл харна. Зөвхөн зүрхний захиламжлагны мэдээллийг аппликейшн дотроос харах болно. За босод одоо эрүүл мэндийн үзүүлэлт маань шууд одоо дэлгэцэн дээр гараад ирнэ. За одоо энэ жишээлбэл цусны хүчил төрөгчийн хэмжээ. Одоо ингэ жоохон хүлээгээд гараад ирнэ. За ингэ цусны хүчил төрөгчийн хэмжээ маань гараад ирлээ. За яг энэтэй адилхан одоо захиламжлал болон цусны даралтнаас босод одоо хэмжүүрүүдийг шууд ингэж хүлээж агаад гаргаад ирж болно гэсэн. За HRV мөн адилхан. HRV их байх тусмаа та эрүүл байна, стрессгүй байна гэсэн үг. HRV бага байх тусмаа та одоо ядралттай, стресстэй одоо амарч чадахгүй байна гэсэн үг. За энэ micro health гэдэг байгаа. За энэ нь болохоор одоо цаган дээр байгаа бүх эрүүл мэндийн үзүүлэлтийг нэг дор аваад нэг жижиг шинжилгээ маягийн зүйл гэсэн үг. За энийг ашиглаад одоо бүгдийг нэг дор хийж болно. За энэ дээр бол нойр гарч ирнэ. За цагаараа уцаараа ярьж болно, хүн рүү залгаж болно. Одоо хадгалсан хүнийхээ утасны дугаарыг харж болно. За уцаараа залгах дээр бол шууд ингэж залгачна. За харж байгаачлан зүүнээс баруун жишээ явуулах юм бол буцаж байгаа. Мөн та энэ төвчлөр дээр дарангууд меню рүү орох юм уу? Буцах гарч ирж байгаа. За ингээд одоо өдөр тутамдаа хэрэглэдэг бүхэл одоо функцүүд байгаа. За цагныхаа setup руу орох юм бол screen display гэж байгаа. За screen display-с бид нар юуг хийх ёстой вэ гэхээр screen shutter time гэдэг байгаа. За энийг бол 25 секунд болгочвол зүгээр. Яг гэвэл одоо 5 секунд болоод дэлгэцэн нутраад тахаж хэцүү байдаг. За энэ raise your wrist гэдэг энэ сонголтыг хасаачвал зүгээр. За энэ яадаг вэ гэхээр цаг маань ингээд өөр тийшээ харсан байх үед унтарсан. Ингээд наашаа гарангууд хасчдаг гэсэн үг. За энэ хоёр функцийг хийсэн байхад ерөнхийдөө боломжтой. Гэхдээ ингээд хүмүүс маань өөрсдөө оролдоод одоо системийнхаа менюнийхаа харагдах байдлыг өөрчилж болно. За эсвэл цагиндаа пассворд хийж болно. Энэ SOS гэдэг нь болохоор та ямар нэгэн байдлаар одоо энийг идэвхжүүлээд энэ дээр дугаар хийчлээ гэж бодоход энэ дугаар л одоо хурдан байдлаар залгах боломжтой. За одоо цагны маань их одоо үндсэн функц нь болохоор ингэ болчлоо. За дээрээс доошоо ингэж болгож болно. За энэ дээр бол одоо цагныхаа дэлгэцний гэрлийг тохируулж болно, сэрүүлэг тавьж болно. За эндээс бас ингэж хурдан юмруу орчиж болно. Энэ дээр одоо цаг харагч, өдөр нь харагч, цаг агаар гэх мэт юмнууд харагч. За баруун тишээс ингэж гүйлгэж болно. Одоо шууд хүн рүү уцаар залгах одоо бусад эрүүл мэндийн одоо функц руугаа шууд баруун тал руу ингэ гүйлгээд бас ингэ үзэлчиж болно. За харин цагаа доороос дээшээ гүйлгэх юм бол мэдрэгдлүүд ирнэ. Утсан дээр чим ирж байгаа бүх мэдрэгдлүүд одоо энэ дээр харагдах боломжтой гэсэн үг. За цаган дээр маань цаанаас ирдэг дэлгэцийг солихыг хүсвэл та энэ одоо энийг ингээ хөллөж болно. Эсвэл ингэж удаан дарж хагаад баруун зүүн тишээ явуулаад хөллөж болно. За эсвэл энэ дээр одоо өөр чинь таалагдахгүй дэлгэцний сонголт байвал аппликейшнээс шинэ дэлгэцний сонголтыг хийж болно. За манай цаг маань өөрөө дотор ингээ спикертэй энэ дээр дуу тавьж болно. За энийг хасаахын тулд дээрээс доошоо болглоо энэ Bluetooth-ийн энэ дээр дарлаа. Энэ медиа аудиог дарна. За энэ медиа аудиог дарахаар юу болох вэ гэхээр утсан дээр чи явж байгаа бүх одоо дуу, шуу цагнаасаа гарч ирнэ гэсэн үг. За энийг унтраахын тулд буцаад гэж унтрана. За цагаа үйлдвэрийн reset буюу одоо үйлдвэрийн шинэ юм шиг болгоё гэх юм бол та энэ дээр дараад доошоогоо хамгийн дороод settings setup гэдэг хэсэг рүү орлоо. Систем меню гэж байгаа. Энэ дээр та цагаа унтрааж болно, эсвэл restart хийж болно. Энэ болохоор үйлдвэрийн reset. За хүн төгдөг ч юм уу цагаа бүр шинжилмээр байвал энэ дээр дараад та цагаа бүрэн шинжлэх боломжтой. Тэгээ зүрхний захиламжлагыг хийхдээ аппликейшн дотроос хийчихвэл амар байдаг. Яг гэвэл аппликейшн дотроос мэдээлэл нь хардаг учраас. За аппликейшн руу ороод ECG гэдэг рүү ороод ECG measurement гэдэг энэ дээр дараад за зүүн гартаа зүүн гартаагаа сонгоод за start measuring гэдэг. За тэнгууд одоо хорууга өндгөө ингээд дарчихна. Доотлохын төвчлөр дээр. За тэнгууд ингээд шууд мэдээлэл нь ингээд харагдчихна гэсэн. За зүрхний захиламжлал хийх үед юу харагдах вэ гэхээр зүрхний пульс, за даралт, HRV 3 харагдана. За энэ харагдаж байгаа даралт нь болохоор нөгөө гэрлэлэр quick measurement-ээр буюу одоо наривчлалтай хийлэгчтэй технологиор биш үзэж байгаа гэсэн. За даралтыг яг наривчлалтай үзэхээр бол хийлэгддэг үзэх нэ. За ингээд зүрхний захиламжлал маань ингээд бүгд гарсан байна. За нормал, майл, нормал гэдэг энэ дээрээ та ингээд өөрийнхөө хэвэн байна уу, хэвэн биш байна уу гэдгийг ингээд бүгдийг харах боломжтой гэсэн үг. За цагаа гартаа яаж зөв зүүх вэ гэхээр бид нар одоо жирийн үе зүүж байгаа үед бол цагаа ингээд зүгээр уршлуулад ингээд хөдлөөд ийм байж болно гэсэн үг. За харин даралтаа үзэхдээ болохоор жоохон хойшлуулна. За цагаа зүүхдээ штеп хит сул биш, хит чанга биш зүүх хэвээр. За ингээд яг нэг хуруу ингээд орж болох хэмжээний юм шиг юм. Гэхдээ таарах хэвээр бүр амар сулруулна гэсэн үг биш. За даралтаа үзэхдээ бол нэг хойш шахна.
За хойш нь шахаад сайн хойшлуулна. Энэ уртлаасаа яг 2 хурууны хэмжээтэй хойно үзнэ гэсэн үг. За энэ яснаас хойшлуулна гэсэн үг шүү дээ, бууганы яснаас. Тэгвэл ер нь бол даралт маань зөв үзнэ гэсэн үг. За даралтаа үзэхдээ бол бүгд ингэ гэсэн үг. За хөлөө ерөөс ачихгүй тэгшин тавина. За маш тайван юу ч ярихгүй дээшээгээ чигээрээ хараад үзнэ гэсэн үг. За даралтаа үзэхдээ цагаа зүсэн гараа зүрхнийгаа харалтаа ингэ барилуулна. Бүр ингэ дээш нь мөрөн дээр аваачаад ингэ тавьчих болохгүй. А бүр доошоо унжуулж болохгүй. Бүр энэ гараа нааш нь ингэ тавьчих болохгүй. А яг ингэ зүрхнийгаа харалтаа нөгөө гараараа тоогоо түшээд ингэ үзнэ гэсэн үг. За тэгээд тайван юм ярихгүй хөлөө ачаагүй тэгшин суух хэрэгтэй. За тэгэнгუთ манай даралтын аппаратны доторх хийлэгч нь өөрөө хийлэгдээд эхлэн гэсэн үг. За тэгээд хийлэгдэж байгаад тултлаа хийлэгдээд тухайн хүндэд тааруулж даралтыг нь одоо үзнэ гэсэн үг. Яг бодитоор үзэж байгаа гэсэн үг. За энэ үед нь та юм ярихгүй тайван байх хэрэгтэй. За тэгээд тултлаа энэ хийлэгдээд хийн ингээд дусаад дээд гэдэг нэг чимээ гарч байгаа юм шиг яг өөрт мэдэгдэнэ. За тэр үед нь даралтныхаа хариуг харна гэсэн үг. За одоо ингээд явна гэсэн үг. Хамгийн гол нь зөв үзэх хэрэгтэй. Бүгдээрээ хүлээ ачихгүй яг зүрхнийхээ харалтаа. А цагаа бас ингэ хойшлуулна гэсэн үг. Тэгэхгүй бол бүр ингэ ясан дээр урагшаа үзчих болохгүй, хитрхи сул байж болохгүй, бүр чанга байж болохгүй гэсэн. Хамгийн чухал нь зөв үзнэ гэсэн үг. За 135 91 гэж гарч ийн даралт нь. За ингэж үздэг байна. За манайд хамгийн хэрдэг асуулт бол 100% даралтын аппаратыг оруулах уу? Энэ яг даралтын аппарат юм уу гэж асуудаг. За манай цаг бол өөрөө ухаалаг цаг байгаа. За ухаалаг цаг дээр ямар даваа талтай вэ гэхээр эрүүл мэндийн үзүүлэлтүүдтэй. А гэхдээ яг эмнэлгийн төхөөрөмж бол биш те. За тэгэхээр манайд ямар үзүүлэлтүүд байдаг вэ гэхээр ухаалаг цагны бүх функц байгаа. А тэгээд эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь болохоор даралт үздэг, бодитоор үздэг, бүр хийлэгдэж байгаад үздэг гэсэн үг. За тэгээд зөв үзэх юм бол даралт нь яг бодиттой гарч байгаа. Бусад цагнууд бол таамаглаж штэ. Манай цаг бол хамгийн бодитоор үзнэ. За тэгээд энэ булчингийн даралтын аппараттай харьцуулаад үзэх юм бол ерөөхдөө хэлбэлцэл нь өөрөө булчин болон бугуун даралтын аппаратын хоорондоо 10 орчим хэлбэлцдэг байхгүй юу? Яагаад гэвэл судасны хэмжээ том жижиг байдаг учраас тэгж үздэг. Зөв үзэх юм бол яг л нэг 10-ын хэлбэлцэлтэй гарна. Зарим хүн дээр бүр 5 хэлбэлцдэг байгаа. За тэгээд манайх зүрхний пульс үзнэ. За зүрхний цахилгаан бичлэг хийж байгаа. Цусндах хүчил төрөгчийн хэмжээг үзэж байгаа. За биеийн дулааныг үзнэ. Зүрхний HRV үзнэ гэх мэтлэн маш олон төрлийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд байгаа. За энэ нь бол маш их давуу талтай, маш гоё цаг байгаа. За тэгэхээр энэ цаг жижигхан авсарх учраас хаач явсан та өөрийнхөө даралтыг үзэж болно гэсэн үг. За саяны үзүүлэлтүүдийг бүгдийг нь ингээд үзсэн гэсэн үг шүү дээ, тийм. За тэгэхээр та энийг зүүгээд явж байхдаа гадуур явж байхдаа даралт нь ихсэн байна уу, багассан байна уу гэдгээ ер нь бол харчиж болно гэсэн үг. А хамгийн чухал нь та даралтын аппараттайгаа хослуулаад хэрэглээд явбал маш зүгээр гэсэн үг. Гэртээ байх үедээ даралтын аппаратаараа үзээд ерөөхдөө бол цаг чинь яг ямар хэлбэлцэлтэй байна вэ гэдгээ хараад явчвал маш зөв шүү гэсэн үг.